Яа чи шилдэг нь шинээр суудлах хуваарлж намайг Эдринтэй суулгахаар зохицуулсан байх шүү дээ. Гэхдээ энэ тийм ч сайхан санаа биш байж болох юм. Учир нь би хичээлдээ анхаарлаа хандуулж чадахгүй. Тэгж байгаад шалгалтандаа онцгол Эдринтэй гэрлэж сайхан байшинд амьдарч 3 хүүхэдтэй болох мөрөөдөл маань талаар болж Маринет чи юу яриад байна? Чи Эдринтэй биш харин тэнд суухаар болсон шүү дээ. Хамгийн хойно уу? Яагаад юу болсон юм бэ? Тэр охин сонсгол муутай юм чинь хамгийн хойно суулгаж болохгүй шүү дээ. Тэгээд л урдуур суулгахаар болсон хэрэг. Урдуур суулгахын тулд Иван Милэнтэй Нет Алекстэй суухаар болсон. Тэр охин Ниnog энд суулгах санал гаргасны ачаар бид олон цагийг хамт өнгөрүүлэх боломжтой болсон. Тэр охин гэж хэний хэлээд байгаа юм бэ? Өглөөний мэд хүүхдүүд та нар бараг мэдсэн байх. Лайла Ачу хаан тулс руу хийсэн аяллаа дуусгаж сургуультай эргэж ирсэн байна. Бүгдээрээ сайн уу? Сайн уу Лайла? Намайг урд суулгах гэж байгаа мó? Сонсохдоо тааруу гэдгийг мань марталгүй санаж байжээ. Та нар бүгдээрээ ямар ч хөөрхөн юмтэй. Лайла чиний сонсгол модчихаа юу? Тийм ээ. Зүүн чих маань загсаа зайгууд өнгөнд шуугдаг болсон. Нислэгийн зурвас дээр Jagged Stone-ийн хайртай морыг аврах гэж байтал онгоцны хөдөлгөөрийн чимээ хингэргийг маань гимтээснээс хойш юм болчихсон. Jagged Stone матар тижээдгүй лөө. Одоо бол тийм ээ. Муурнаас ашигладаг гэдгийг олж мэдхээс өмнө муур тижээдэг байсан юм. За тэр жаахав. Ашгүй онц сурлагтан Эдриний хажууд суухаар болж аялж байх хугацаанд хоцорсон хичээлүүдэд нөхөж авахд минь чи надад туслана үсттэй. Тэгэлгүй яах вэ? Хатагтай бус тэр би яагаад заавал хойно суух ёстой гэж? Чамд харах сонсох тал дээр асуудал байгаа билүү Маринет? Миний нүд чих зүгээр. Тэгэхээр би хойно суучих. Та хоёр энд урд суу. Надад бол ялгаагүй. Үгүй ээ. Ман та нарт ингэж төвөг удна гэж бодсонгүй. Би бөмбөрцгийн нөгөө талд үлдэх ёстой байж. Маринетэд хэцүү байгаа бол би ганцаараа хойно очиж суусан нь дээр байх. Би зүгээрээ. Ер нь бол миний нүд чих зүгээр л дээ. Би бодохдоо За тэгвэл ямар ч асуудал алга. Лайла чи урд суу. Эдрин байрандаа үл. Харин Маринет чи хамгийн хойно суухан дээ. Анхлах сургууль. Хүсвэр насныхны сэтгэл хөдлөл тээцэгтэй хүрч ата хорсол буцалж байдаг газар. Акумануудаа илгээхэд аргагүй тохирсон газар. Найз нөхдөөсөө холдож ганцаарлын гуниг тавдсан бол сэтгэл санаа тав бүдэж уур хилэн бадрах нь гарцаагүй шүү дээ. Акумами нийс чочоод анхлах сургуулийн сурагч охинд харах хороо шингээ. Бүгдээрээ 23 дугаар хуудсан дээр очиорой. Хачи юм да. Уур хэлний ууршчихсан гэлтэй алга болчихлоо. Гэхдээ зүгээрээ би дуудахгүй завгүй болно. Жаахан хүлээж бай Акумами.